Монголын үндэсний их сургуулийн одоо урт Гандангийн одоо хойдол дээр ирээд. За энд ямар асуудал болсон бэ? 17 дугаар гудамжинд 2023 онд бум од компани шугамын ажил хийснээс хойш явган замыг гадна тогтчлтыг сэргээгээгүй иргэдийн гомдлын дагаваас тэр байдлаасаа болоод ингээд бороо оршууд гудам талбай шавар шахваатай байна. Тийм зорчих байдал таагүй байна гэсэн юм гомдлын дагавууд ирж Мөхбатар цэцэг дарагтай бол ингээд байр дээр нь ажиллаж байна. Энэ талаараас та нэг тодорхой болгож байна. Дулааны шугам болон цэвэр усны, бохор усны шугамын ажлууд 2023 оноос гэж хийгдсэн. За ингээд шугамын ажлууд бол 23 онд хийгдэл дууссан. Зам тавих, шулуун зам тавих компани бол тусдаа компани гүйцэтгэгч компани шалгаад гэрээ байгуулагдсан гэж байгаа. Гэхдээ нэг 2 гудамжинд хийгээд за яг одоо энэ гол хөдөлгөөн ачаад авдаг энэ зам дээр одоо хийгдэг өнөдөр. За бомбод компани бол шугамынхаа ажлыг хийцэн. Яг энэ одоо хүндрэл үүсэж байгаа гудамжинд замын тавих, чулуун зам тавих компани бол тусдаа өөр компани байна. Одоогийн нийт гудамжуудад нэг шийдвэрлэх асуудал. Энэ бол ингээд авцамын тараас тавихлаар сүр хөдөлгөөнд хийх юм бол явган хүний тараас гарах огт боломж авах. Тэгэхээр зэрэг бид нар бол хөдөлгөөн зохион байгуулалт хийлгээд нэг чигийн хөдөлгөөнд оруулж агаад хажуугаар нь хуучин хавтангаараа явган замын тараас гаргаад явган замаа ихээр төлөвлөж байгаа энэ Гандангийн хашаан дотор бас шинэ сургууль одоо ингээд барилгын ажлын гүйцэтгэл үндсэндээ 80 гаруй 90% рүү орж ийн. Ингээд сургуулийн орчин бас болж байгаа нэг ийм байршилтай байгаад. Шугам сүлжээний тараас явсан гудамуудад одоо аль жуулчлалын бүс гэсэн ажлынхаа төлөв юугаар бол хүрээндээ бол шинээр тусдаа өөр тендер зарлагддаг өөр гүйцэтгэгчтэй чулуун замын ажил хийгдэж байгаа. 17 18 дугаар гудамжийн чулуун замын ажил тухайн онд хийгдсэн. 24 25 онд одоо төсөв мөнгө тавигддаг гэсэн шалтгаанаар хоньс хийгээд үлдсэн. Манайх одоо энэ туулын 3 дугаар гудамжаас 16 дугаар гудам хүртэл бас шугам сүлжээний ажлыг ерөнхийдөө гүйцэтгэгдсэн байж байгаа. Манайх энэ жил хуучин явган замын 50 байршил төлөвлөж ин засвар хийхээр. За өнөөдрийн яг байдлаар 30 орчим байршлын замын ажлууд хийгдээ дуусч байна. Одоо яг энэ баруун талын амар санаагийн гудамжийн замууд энэ хөндлөн гарцуудаа хийгээд бид нар ингээд тойроод ороод ирнэ. Яг энэ хойдлын хэсэг рүү бас явган замынхаа энэ тасарцсан хагарцсан байгаа хэсгүүдийн засварыг хийхээр төлөвлөсөн байгаа. Яг гоо энэ дээр модны хоёрын уруудж байгаа хэсгээс гэсэн үг үү те? Амар санаагийн одоо яг манай модны хоёрын яваад харж газар дээр энэ замыг гэсэн бид нар бас засаад одоо энэ булан нүднээр ингээд засвар их шаардлагатай байршлууд байгаа. За эдрээ бүгдийг нэг оруулсан төлөвлөсөн баг. Ер нь 50 байршлыг энэ жил бол хийж амжина гэдэг ажлаа ихтэй 30 бол одоо яг бүрэн дуусчих. 30 бол тий 30 байршлаар бол үндсэндээ замын ажил дууссан. Бид нар бас явган замын ажлыг хурдан шуурхай хийх зориулж бас тодорхой хэмжээний вибратор, вибрашуулагч жижиг заавс эндүү энтер гэдэг бас техник томог хөрөмжөдөр бас хангалт хийсэн. Тэр хангалт хийснээр бас нэлээд үр дүн. Намар санаагийн гудамжны яг энэ гарцны голын ногоон байгууламжийн хэсгүүдийн гарц хэсгүүдийн одоо айгүй их эвдрэлтэй дүүргийн зүгээс бол эрхчил бол энэ гудамжны явган замыг нэр нь одоо бас асфальтаар шинжлэх гэсэн төлөвлөгөөтэй. Гэхдээ энэ жилийн хувьд бол бас энэ хуучин автангаар энэ билээ танаад ажилласан газар дараа. Мөнгөөрн дарга. Одоо энэ камераар ингээд энэ мөргөж сүтгэсэн иргэнд нь хариуцлага тоодож авахаар байна. Болж байгаа. Ер нь бол бид нар дүүргийн одоо нөгөө замталбай үйлчлэгээ хариуцж байгаа энэ хувийн бол орон нутгийн өмчт байгууллагада ер нь энэ замталбай дагуу энэ хайс хашлаг явган замын эвдэрсэн одоо тэр замын тэмдэг мөнгийг шууд бас хариуцуулж өгч байгаа. Иймэрхүү засваруудаар яалтаа хийх хэрэгтэй. Нийслэлийн засаг дарга бол энэ жил үүрэг өгч бүх хороодуудад 50 сая төгрөг хүртэлх засваруудыг бол хорон засаг дарганаар өөрснөө засвар үйлчлэгээ хийж нийтийн эдгээр газраар тогтчлтыг хангуул гэсэн үүрэг даалгавар өгсөн шүү дээ. Одоо эрх нэгтгэд энэ зөвлөгөө болно. Одоо энэ хэсэг бол нэгэн шаардлагатай засварлах хэсгүүдэд бол орцсон байгаа тий. Тий одоо ингээл доороос өгсөд ингээд дээш засварлаа явж байгаа. 2026 оны хөгжлийн төлөвлөгөөнд явган замууд дээр та дахиад хуучин энэ автангаараа засваруудаа төлөвлөж байгаа шүү дээ. Тогтчлт дээр өөрсдийнхөө зардлаараа хүн хүчээ төлөвлөд тэгж байгаа.